За одоо дараагийн нэг эрхэм хүн бол энэ хөө одоо зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг Ариуна гэдэг эгч байна, бүсгүй байна. За тэгээд одоо нийгмийн бодлогын хороонд бас ажилладаг юм байна, тийм ээ. За тэгээд манай үзэгчдэд бас сайхан ярихгүй. За энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ чуулганд ирж оролцож байгаа биднийг бас энэ одоо сурвалжлах бодит үннийг мэдээлэл хүргэж байгаа та бүхэнд их баярлалаа. Би анхны үүсгэн байгуулагчдын нэг Бүгд Найрамдгын Татар дурлалсаас оролцож байгаа. Одоо хүртэл явж байна. Нийгмийн бодлогын хоргон дээр эрүүл мэндийн чиглэлээр барьж ерөн сүүлийн 6 жил төлөвлөгөө ажиллаж байгаа. Бидний хийсэн ажил бол төв тодорхой. Гарч байгаа үр дүнгууд маань одоо олон улс төр хэрэгжээд эхэлсэн байж байгаа. Үүнээс гадна одоо Монголд байгаа хавдартай иргэдийн төлөө энийг эмчилж байгаа эмчнэрийн төлөө одоо гадаад хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд Нарын ижил заяа төрөмс байгууллага байгуулсан. Нарын ижил заяа төрөмс байгууллага маань болохоор одоо химийн өртөг өндөр баймчлага Монгол нутагшааг байх үед энэ нэг төр засагт уламжилснаар хуульчлагдаж баталгаажиж олон хүний эрхийн төлөө хангагдаж ирсэн байгаа. Хэлийн гадна бас амьдарч байгаа улсууд маань өвдөд зовдоо хэдрийнхэн чиглэлийг бас нэг зөв голдорт нь оруулах гэж одоо мэдээ алдажуулж ярьж явж байгаа төр засаг маань сайхан дэмжиж ажилладаг. За нэг иймэрхүү байна. За өнөөдөр Хэлийн чамд их монголчуудын зөвлөлийн одоо том чуулга уулзалт болж байна. Энэ чуулга уулзалтанд Хүмүүн Капитал Академик төлөөлөн оролцож байна. Хамгийн гол нь Хэлийн чамдад манай улсаас 300-аад мянган иргэд ажиллаж амьдарч байна. Энэ дотор бидний ах дүү садан монголчууд маань амьдарч байгаа. Тэд маань мэдээж хэрэг Хүмүүн Капитал Академиас энэ монголчуудын холбоотой бол одоо гадаадд амьдран суудаг хүүхдүүдийн асуудал байна. Тэдний одоо монгол соёл, монгол зан заншил, одоо монгол одоо ёс зүй, ёс журамт монгол хүнийг дотор талаасаа бий болгохын тулд энэ ажил маш их чухал гэж үзэж байна. Тийм учраас Хүмүүн Капитал Академиас одоо гадаадд Хэлийн чамд амьдардаг монголчуудын зөвлөлтөд хамтран ажиллахын саналтайгаар энэ чуулга уулзалтад оролцож байна.